сайн байцгаана уу Монголын ард түмэн ээ. За өнөөдөр бид бүхэн та бүхэндээ юу ярих гэж байгаа вэ гэхээр бас сэтгэл санаа бухимдалтай тэсгээ байгаад энэ зүйлийн талаар ярих гэж байна. Монгол улсынхаа нэр нүрийг дэлхийд гаргаж Монголынхаа алтан соёмт далбааг дэлхийд мандуулсны төлөө Монголын жудоочд өнөөдөр гэмт эрэхтэн шоронгийн нэг эркетчнэн мэтэр дуудуулж гоод санаа зовж Монгол ардын намын генсек Амар Баясгалан гэдэг хүн ямар нэгэн жудоочин очоод зодчоос хамгаалсан гэж хэлсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэж Монголын жудо тэр дундаа Монголын спортыг доромжилж гэнэ гэж би ойлгож байна. Ямарваа нэгэн жудоочин зодчоос хамгаалж гэж байгаа. Жудоочд хаашаа хүн амьтан зоддог хүмүүс юм уу? Энэ Монголынхаа нэр нүрийг ганц гаргаж байгаа тамирчдаа ингэж хэлхээсээ санаа зовдгүй юм лөө гэж би тэр хүнээс одоо хандаж тэр хүнд хэлмээр байна. Ингээд Монголын нийт тамирчдаас үе үеийн тамирчдаас албан ёсоор уушралт гуй гэж тэр хүнд би шаардж энэ лайвыг хийж байна. Ер нь би нэг цухалдаад байдгүй. Энэ удаа бол тэсгэ байгаад би хэлж байна. Аливаа зүйлд бол хүн бодолтой хандаж ярих хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр сонгуул болоод сандралтай байгаа ч гэсэн энэ ардын намын хүмүүс сандарчаад зарим нь уучраа олохоо байчаад байгаа ч байна. Тэгээд иймэрхүү зүйлүүдийг яриад байгаа юм болов гэж бодож байна. Тэр нэг 60 тэрбум төгрөгийн асуудал ч гинөө. Одоо энэ бүхэн хүмүүс одоо асуудал хүнд байгаа бол тиймэрхүү зүйлийг яриад байгаа болов гэж бодож байна. За нэг иймэрхүү байна да. Тийм штэ гэж дэмжиж байгаа хүмүүс байна. Тэгээ энийг бас ус төржүүлэлгүйхэн шиг эрүүл ухаанаар хандаж та бүхэн ойлгоорой. За асаа явуулын станц шууд мэдээг хүргэж байна. Та бүхэн түмэн түгэн үү? Ингэж тамирчин болгоныг ингэж булаанд оромжилж болохгүй. Амныхаа солигаар ярьж болохгүй гэж хэлмээр байна. Эх орныхоо төлөө хөлсөө тусалж эх орныхоо төрийн талбайг мандуулж байгаа тамирчдыг бас нэгмүү жудооч маягаар хэлж болно. Яаж болох юм бэ? Тийм учраас бас энийг цааш нь түгэж албан ёсоор уучлах болохыг шаардж байна.